явна шүү дээ одоо. Пока мне хөө. Баяртай. Зя. Чи хөөх юм уу? Хөөх юм уу? Хөөх юм. За. Энд ордоо. Ясан. За. Өөрийнхөө хөрхнийг гахаа зогсож юм чи. За явъя илүү. Гараарай. Сэно, good morning. Good morning. Зя ингээ өнөөдөр шинэ бичлэг хийх гэж байна. Тэгээд ямар ч байсан хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь өргөж өчөөд тэгээд хизээш дуустдаггүй ажиллаа хийнгээ. Жохон юм ярих гэж бодлоо. Манай хоёр охин бол өглөөд ингээ явдгийн. Цэвэрхэн. Тэгээ орой эрэхтэй аимшиг ирнэ. Ах их хоёр нь өөрсдөө явчихдаг. Тэгээ би энэ хоёроо өглөө хөргөж өгдөг өө. Тэгэл түгжээ бахгүй байна. Оо чи цамцгүй явж штэ. Чиний цамцааг мартсан штэ чинь. Чи зүгээр оруулчих заяа. За юу хвэ миний охин. За алиж. За оруулаад тавь. Хаана? За яах вэ? Амар нь. Англиар нэг барьж ээж цамцын аваад ирээ. Барь. Окей, барьж. Айлгоо надад оруулаад тавьчих заяа. Чиний плацэго? Чиний зайго? Окей. Зяг. Тэгээд өнөөдөр гадар төлөвлөсөн ажил байхгүй. Тэгээд амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ заварсан гэрээ цэвэрлэнэ. Энэ харагдаж байгаа улаан бол манай хоёр том хүүхдийн сургууль. Тэгээд анх бичлэг эхэлж байхдаа хоёр охиныхоо цэцэрлэгийг харуулж ирсэн шүү дээ. Тэгээд тэр цэцэрлэг маань яг газар нь хөвчлөгцсөн юм уу яасан ямар ч байсан хаагдсан. Тэгээд одоо тэнд байсан бүх хүүхдүүдээ ойр хавийнхын цэцэрлэг рүү тараагаад тэгээд одоо яг хоёр ах эгч хоёрын сургуулийн замынхын эсрэг талд цэцэрлэгт явж байгаа. Тэгээд ерөнхийдөө арай хүүхдүүдээ ерөнхийдөө дөрөвгээд авдаг болохоор зэрэгцүүлээд авчдаг. Ер нь хоёр том маань өөрсдөө явж ирж очдог гэсэн үг. Тэгээд одоо цэцэрлэгийн маань тэр манай хоёрын сургууль тэнд байна. Замынхаа наан цаана хоёр. Тачгүй хоёрхан. Яг би гэдэг нь өнөөдөр чухам суугаад гоё ярина гэдгсэн. Нилээ хийх зүйлтэй байсан учраас юу яаж таглаа. Ингээ ийш тийшээ явж юм хийнгээд уцаа одоо юугаа зөөгөөд явна гэдэг айгу хэцүү санагдаад тэгэнгүүтээ ер нь бол хүүхдүүдтэйгээ энэ 7 хоногоос яг хичээлийн хийлгээд хийж эхлүүлье гэж жигдэлж эхлэх гэж байгаа. Тэгээд тийм болохоор манай хүүхдүүд өнөөдрөөс яг ер нь бол хүүхдүүд маань хичээлээсээ ирээд яг юу хийдэг вэ гэдэг талаараа видео хийе гэж шийдлээ, влог бичиж гэж шийдлээ. Тэгээд одоо хүүхдүүдэд авахар гарч байна. Хоёр том хүүхдээ бол өөрсдөө ирдэг ч гэсэн очиж хоёр жижигээ авахтаа хамт аваад ирвэл амар байдаг. Тэгээд ямар ч гэсэн одоо очиж авна да. Тэгээд өнөөдөр ер нь бол яг өнөөдөр яг юу хийж ийн тэр бол цааш та хүргэлжлээд явна гэсэн үг. Гэхдээ зарим юмс нь нэг өдөр өнжөөд ч байд юм уу тэгэж хийх юмнууд байгаа. Тэгээ өнөөдөр ямар ч гэсэн хүүхдүүдтэй байхтай нэлээд юм зэгцэллээ. Гэрээ жоохон цэвэрлээд тэгээ маш би бүр ингээд өглөөнөөс ахуулаад гэртээ орж ирсэн цагаас хойш нөхөртөөгөө цайгаа уучаад хоёулаа. Манай нөхөр ажилдаа яваад би гэртээ үлдээд бүр яг одоо 4 цаг хүртэл тасралтгүй гэрээ цэвэрлээ. Тэгээ тийм болохоор нааш цаашаа их явлаа. За ямар ч гэсэн бичлэгтэй минь хамтаагаарай. Бид хэд уулзсан. Бэза. Чихэр шиг гэнэ үү? За ороод.
Манай хүүхдүүд энэ шкафныхаа нэг хаалгыг эвдэлсэн байт юм аа. Хамгийн эхлээд хийдэг юм бол манай хоёр орж ирээд пиано давтдаг байгаа. Хаана вэ? Өрөндөө. Яан гэсэн эхлээд Окей. бидэн гээ явсан яасан? Мэддэггүй шүү дээ ингээд. Яг миний төлөвлөж байгаа өнөөдрийн хийлгэх хичээл бол охиноороо ийм дасгал ажлын дэвтэр бичүүлнэ. Нэг нүүр тэгээ хэрхэн бичиж байгааг нь бас харуулна. Тэгээд хүүгээрээ болохоор дахиад яг хөө эндээс хийлгэн. Гэхдээ бас ийм хичээнгүй бичгийн ийм том дэвтэр байгаа. Тэгээд энэ дэвтэр нь болохоор одоо ийм дасгал ажилтай дэвтэр байна. Дааж бичих. Тэгээд өнөөдөр бол энэ хоёрыг хийлгэн. Тэгээ хоёулаа мэдээж төгөлдөр өрөө давтах хэвээр. Төгөлдөр өрөө өдөр болгон давтдаг. Тэгээ одоо ер нь бол зуршил болсон. Тэгээд ах их ч хоёрыг хичээл хийж хооронд хоёр жижигээ зохицуулна гэдэг байсан. Толгойн өвч. Тэгээд яг хоёр жоохон охинтойгоо зууралдаад байдаг болохоор хоёр хүүхэдтэй ингээд яг хажууд нь суугаад хичээлийн юу яах боломж байдаггүй заримдаа. Тэгээд хаяа туслана, хаяа туслахгүй дараа нь хийснийг нь шалгадаг. За ямар ч байсан ингээ охиныг яаж төгөлдөр өрөө тавьж байгааг харъя. Багш чинь гараа энд бай гэдэг юм уу? Хажуу талдаа гараа төшүүлж тавь гэдэг юм уу? Сандал дээр зөв суугаач. Юу гэнэ? Дахиад хар нэлхаараа влогч юм болох юм чи? Завраад л та. Яаж аа? Өглөө нөгөө цэвэрхий явсан охин чи юм уу? Ийм муухай байж болохгүй шүү. Хин зааж өгсөн. Хөдлөө. Манай охин ингэ зууралдаа намайг одоо юм хийлэхгүй. Үгүй за хэл би сонсч. За гараа мэдээ. Ой бити. Муухай штэ. Гар чин муухай. Идчихэж шүү гэж юм аа. Миний охины шүдний цаг. Ямар ээ. Ямар ээ. Окей. Айлгоо. Чи надад хайртай юм уу? Манай
сая намайг харсан чинь жоохон сандраад ах шиг байна. Бичлэг хийгээд тэгээ жоохон алдаад би нөгөө юуныхын дундуур надад тоглоод үзүүлж иж гэж хэлсэн. Тэгээд би сая нэг бичлэг үзэж хагаад нөхрөө чадъя гэж бодоод ирэхээс өмнө тэг нөгөө нэг найз бүсгүүчүүд нь хүмсгөө нэг бол амар будаад эсвэл нэг бол хүмсэггүй болцсон нэг тийм бичлэг явсан сая тэрийг харж бүр бахан савж ундлаад байна. Нөхрөөрөө тоглоё. Пранкт на нөхрөө. Одоо удахгүй ирэх гэж байгаа. Тэгээд тэрнээс өмнө гэлсэн. Хүмсэггүй болоод будчихэ. Oh my god. Бэйгу бороо төрөд юм шиг. Харагдаад байна. Яаж ялгуулах юм бэ? Ялгуулахгүй. Энэ яаж хийх юм шиг байна? Тэрийг харагдсан бэ. Яг нь алгуулахгүй. Миний хүмсэг алгуулахгүй. Одоо жимнээсээ гарцсан баг ирэх гэж байгаа. Гэтэ би хүмсгөө яг яаж алгуулах вэ мэдэхгүй байна. Тэгээ ажилтгийг сандраад ах юм. Охтууд нь хараад саваад унчих үү. Зэнг чад үздэг. Гэж тарааж үздэг. Тэг хүүгийн хувцаар. Нага баг нүрэ бүтэн гэрэн гэж юм шүү. Бурхан. Таны мэсэн л юм гэхээс. Тэгэхгүй л ялгарч харагдаад их гэрэнээсээ. Тэсээ ажид канцелар дээр өгсөн л. Үгүй. Харин бичлэг хийгээд нүрэ бодож ийн л гэхээс. Миний хүмсэг харагдаад байна. Хамир юм юу хүмсэгтэй юм аа. Далтлагддгүй юм байна штэ хүмсэг чам. Бүр. Тэр хүүхнүүдэд яаж далтлсан юм бэ? Нөхрөөрөө ч гэсэн хүүхдүүдээрээ ч гэсэн давхар тоглох юм. Чиket амс нэглээд цацаад. Юу ч гэсэн ингэ бичлэг хийгээд хүлээгээд цацаад. Харилдгүй юм байна. Гэтэ яг юмраар гэж. Тэгэж шалхалах. За нөхрлөгөө залгаадах. Хүүгийн хувцас. Байна. Банана нэрэ. Юунд Жимдэрөө. шиндэр. Би Бас хоёр тасгалж хоёр тасгал хийж байгаа л. За чи гараа за. Яагачгүй. За бай. Манай нөхөр ирсэн. Яамаа. Би бичлэг хийж нүрэ бодсон. Бичлэг хийж ийна нүрэ бодоод. Нэг хоппа. Мейкап бичлэг хийсэн. Муухай нөө. Ава хоппа. Юу н муухай? Ава хоппа. Ава хоппа. Амар тэнгээ. Яа. Амар хүмүүс шиг нөлөөлдөг юм байна яа. Таал тэнэг нөлөөлсөнгүй шүү дээ. Гэтэ өмсөг бүр далтлагддаг болохоор нөлөөлөг баха. Яна би бүр хичээд байна. Энийг бичлэгэндээ оруулах гэхээс бүр хиччихлээ. Нөгөө л нүртэйгээ тэгээ хоол хийсэн болохоор нүрээ цэвэрлж чадсангүй. Төхрөөжлөлтэй нэг пранкцсан чи нэг пранкд орсонгүй. Заах. Тэ манай хөө гарах уу? Эхнийхэн бичээд дууссан. Сайн уу? Энийг тоогоо бүрэн тавихгүй бол ээж нь яадаг гэлээ. Бичих чинь муухай болно шүү дээ. Сандлаа зүг тавиад дэвтэр дээрээ зурчих. Хараа. Дэвтрээ ингэж ташуулдуулж тавихаар чиний хараа дэвтрээ ингэж тавих юм бол тохоо чи яг энэ дээрээ таарна. Тэгэхгүй бол бичиж байхгүй шүү дээ. За. Дүлгүүнэн залгаж илээ шүү дээ. Чи одоо энийг хүчээд дуусна үстэй. Нөгөөдгөө өвчсөн юм уу?
Ээж надад чамайг дуусгаар Аникаг нийлгэн за. Марчээс бол нь хөөрхөн хичээгээл л дээ миний юу тийм ээ. Мандах штий. За. Дуусчаа буугаад ирэх юм нөхөө за. За одоо дараагийнх нь үг хийчихэл. Тэр амир хөөрхөн. Би тэгж дараа нь хүүгийнхаа хийж дуусгасан юмнуудыг харуулна. За чадах уу? За харъя нэг. Анхааралтай шүү заа юу. Өнөөдөр энийг л хийчих. За юу. Яг хүн чинь сайн биш үү? Манай хүн солгоо. Ээжин чамд үзүүлээ. Нара эхлээд ингэж чинь. Нара эндээс. Ингээд. Тэгээ дахиад ингээд заяа. Эндээс эхлэхээр окей. Эндээс нь тэгвэл чамд амар. Энд чинь зүг бичиж байгаа нь. Ингээд заяа. За анхаарал тавьчихъя за. За гараа зүг тавиарай. За ингээ ямар ч байсан анх бичлэг эхлэх гэж байхдаа хэлжсэн шиг одоо зүгээр би нэг гоё сэдв аваад яриа гэж бодож исэн. Одоо гэрээ цэвэрлээд одоо юм хингээ. Гэхдээ тэрийгэ болоод ерөнхийдөө хүүхдүүдтэйгээ яаж хичээл хийдгүү те. Монгол хэл одоо нөгөө нэг их хэлээ яаж давтуулдаг уу? Жишээ нь орой хичээлээс яриад ямар даалгавар хийдэг үү гэд ер нь тэр талын бичлэгийг дагнаад энэ 7 хоногийнхаа одоо нөгөө үйл явдлуудыг батсан бичлэг хий гэж бодоод тэгээд хүүгийнхаа одоо бичиж нөгөө нэг сурсан юмнуудыг харуулъя гэж бодлоо. Тэгээд энд бүх одоо хийж байгаа болон хийх гэж байгаа дэвтэр номнуудыг ингээ сая бэлдээд тавьчлаа. Тэгээд одоо эхнээс нь гоё танилцуулнаа. Тэгээд би ямар ч байсан бүр амар сайн өдөр тутамд нь бүр ингээ ягштал ингээ хийлгээд ээж чаддггүй ч гэсэн ядаж ингээ хаяада бүх юмыг ингээ бүр өдөр болгон хийн гэвэл айгүй хэцүү. Зарим өдөр нэг өөр хичээлдээ одоо илүү дугуулan секцэндээ явдаг гэдэг хүүхдийг бас бүх юмар нь шахаж болохгүй учраас тэгээ айгүй баг нэг юм залхаач гуухан шиг ингээ хийлэгдэг. Гэхдээ би бас жоохон чанга талтай ээж. Одоо хийн бол хийн, үгүй бол үгүй юу гэдгийг заримдаа зөөлрөлтгөлтөө. Гэхдээ ер нь бол хатуу байх зарч баримтлахыг хичээдэг. За ингээ ямар ч байсан манай хүүгийн бичсэн дэвтэрнүүд гэхдээ бүр анх бичиж ирсэн дэвтэр нь бол энд байх хэрэгтэй. Тэгээд монгол хэлнийх нь багш нь 1-р ангиас нь эхэлж орж ирсэн. Тэгээд тэр багш бас айгүй сайн нөлөөлсөн гэж боддог миний хувьд. Зарим нэг үсгүүдийг хольж солихыг тооцвол зарим үсгүүд одоо нөгөө энэ минь үсгийг жишээ нь амар энтхийнхаа үсгтэй холдог ч юм уу те англиар H шиг энтхийнх болохоор арай өөрөөр дууддаг л да. Тэгээд хольж солино. Тэгээ хамгийн нилээн төөрөлддөг нь 61 байна. 90-г нь ордог. Я, юу муу ч юм уу те тэднэр дээр жоохон илүү толгой нэрвдэг. За тэгээ ямар ч байсан би анх хүүгээрээ хийлгэж эхэлж исэн юмнууд нь юу байхад одоо энэ яг заадаг монгол багш нь болохоор ийм дэвтэр бэлдээд өгчдөг. Цаанаас нь одоо ингээд үдцэн. Ингээд явуучвал илүү амар гэдэг гисэн. Тэгээд ямар ч байсан ингээд үсгнүүдээ ингээд бичээд хөрхөн явсан. Тэгээд дунд нь хөрхөн дасгал ажилтай. Ийм үгийн хүснэгттэй ийм хөөрхөн юм байдаг. Манай хот бол бичих юм бол айгүй сайн биччихдэг. Одоо яг уул нь энэ хийх дасгал ажлуудыг би хамт уншиж өгöd болно хийлгэх ёстой байсан боловч миний нөгөө зав чөлөө таардаггүй. Тэгээ аав нь жоохон оройтож тардаг ажилтай учраас хийдэг байсан. Тэгээд ямар ч байсан мэдлүүлээд бичүүлээд яхаг айгүй хичээдэг. Тэгээд би хүүхдээ болохоор анх өөрөө ингээд цагаан толгой гээд 35 үсэг гэж хүүхдээ ийм дэвтэр өөрөө гаргаж өгсөн бас. Тэгээ анх бичиж эхэлж байхдаа бол манай хүү би одоо яг өөрөө ингэж бичээд тэгээ өөрөөр нь ингэж бичүүлсэн. Тэгээд анх болохоор харандаагаар бичүүлж байхад надад одоо айгу дээр нэгдүгürt бүдүүн гардаг, хоёрдугаарт ингээ нэг бичих нь ингээд нэг тогтвортой биш. Тэгээ би бол бүр яг ингэж бүр цэгмэг тавиад бүр ингээд зааж өгөөд тэгээд ер нь бол амар нэг босоо, нэг урагшаа, нэг хоошоо, налуу гэх мэтчлэн жоох өөр бичээд харна.
үзгэн балаар бичүүлж эхэлсэн. Тэгсэн чинь шууд өөрчлөгдсөн бичгээ юм. Тэгээд миний урдны бичлэгэн дээр би яагаад хэлсэн шүү дээ. Хүүгээ үзгэн балаар бичүүлдэг бичгийн хэвдэн тогтоход сайн тустай гэд. Тэгээд тийм болохоор ингэж бичүүлсэн. Тэгээд тэрнээс хойшоо арай илүү цэвэрхэн, арай гайгүй. Энэ бол гэхдээ бүр цэвэрхэн бол биш л дээ. Гэхдээ арай гайгүй. Тэгээ би ер нь өөрөө ингэж үсэг бичүүлж явж байгаад өөрөө бол ингэсгээд бичүүлсэн. Тэгэнгүүтээ бас хаяада хөрхөн дүн тавьчихнаа. Од мод тавиал, он сар тавиал. Ингэж бичүүлдэг байсан. Тэгээ энэ дэвтрээ болохоор бит хоёр тэр үедээ орхиод ийм олон дэвтэрнүүд захиж авчруулсан. Хичээнгүй бичиг, ийм дасгал ажлын дэвтэр. Би бол энэс нэг 2 3-ыг авсан. Манайх бол энийгээ дуусгасан. Ард нь 2 дэвтэр байгаа. Тэрнийх нь нэгийг одоо дүүн эхлүүлж байгаа. Тэгээд дараагийнх нь бичүүлсэн юм нь энэ манай охиных нь. Манай охин одоо энэ бичлэгний ихэнд гарч байгаа шиг төрүүлээд одоо А үсгнээс эхэлж байгаа. Тэгээд хөрхөө манай охин солгой. Тэгээ би ингээд эхэлж зааж өгөхдөө ингэж явсан дээ. Сүүлдээ намайг бууснаас хойш хөрхөө жоох өөрөө хийгээд нэг ингэж хийсэн бэ нэлээ. Тэгээд солгой хүүхдийн нэг хэцүү юм бас жоохон босоо бичгээд байдаг тал байдаг штэ. Тэгээ тийм учраас за тэгээ дараа нь бол энэ Э үсгээ бичсэн. Э үсэг нь арай дайжгүй ийм болсон байна. Энэ ингээ манай охиных. Тэгээ энэ миний хүүгийнх. Миний хүүгийн энэ болохоор бүхэл бүтнээрээ ингээд нөгөө бичсэн. Энийг ингээд дагаж бичих. Ийм заавартай дэвтэр. Гэхдээ бас айгүй хөөрхөн цэвэрхэн дагаж бичсэн ч гэсэн бас энэ чинь наашаа цаашаа гаргадаг штэ. Тэгээ айгүй хөөрхөн магтууштай. Яг энэ дэвтрийг бол бичиж дуусгасан байгаа. Ингэж харуулах юм байна. Тийм бүгднгийн хөөрхөн бичиж дууссан. Энэ нь бол нэг хөөрхөн дандаа юм юутай. Бага ангийн сурагчдад зориулав гэсэн юм байна. Тэгээ ямар ч байсан манай хүү нэлээд хэдэн хөөрхөн дэвтэр дуусгасан байлээ. Монголоос бас өөр хүнд захиж авчруулж ирсэн юм байгаа. Миний дэвтэр гээд монгол хэл 1 2 3 гэсэн. Тэгээд энэ нь болохоор монгол хэл нэм. Тэгээд математикнаас юм 3 1 2 3 гэдэг ийм шат дараалтайгаа. Тэгээд эндээс яг 2 хүүхэдтэй хоёуланд нэг адилхан математикаас нэгийг монгол хэлээс нэгийг гээд нийтдээ хоёуланд нь яг адилханыг захиж авчруулсан байгаа. Тэгээ манай хүү болохоор хөрхөн эхнийхээ аюуг бол хийгээд дууссан. За энэ манай хүүгийн эхний математик нь байна. Тэгээ ингээ хөрхөн нэртэйгээ. Тэгээ бүгднийг хийгээд дууссан. Тэгээ дуусгасан дэвтрүүд гэвэл ингээд хөрхөн зөндөө байгаа. Манай охин ч гэсэн хөрхөн энийгээ дуусгасан. Яг бэлтгэл ангид багт нь хийлэгжсэн юм давхар өөрийнх нь хичээл яаж байгаа. Бэлтгэл ангиас өмнө ч хэлсэн баг. Тэгээд ингээд ямар ч байсан эхний дэвтрүүдээ бол хөрхөн дуусгасан байгаа. Одоо яг шведийн ном гэвэл энэ тооных нь ном. Тэр нь бол дан ингээд юун дээр ажиллаад явчихдаг, номон дээр ажиллаад явчихдаг юм. Бэн лээ шууд эндээсээ заагаал будах юм байвал будаал, бүглэх юм байвал бүглэл явчихдаг. Одоо хүүхдүүдтэй Монголоос захиж авчруулж исэн номнуудаа харуулъя. Энийг бол манайх өөрөө Монгол хэлтэй авч исэн ном. Монгол хэлтэй юм дэлхийн улс орны далбаа будыг гэдэг хөөрхөн болон будаад явж л байгаа бас. Тэгээд том өсгтэй ном гэдэг ийм ном авсан. Амар хөөрхөн бид нарт бодлоо ингээ харахад амар ихтэйхэн үйлцэн ийм ном байгаа. Тэгээд ер нь жоохон уншаад эхлэхээр нилээн тавдарч төгдөрнэ. Тэгээ бас ийм ном байгаа. Тэгээ энэ ном нь болохоор амар хөөрхөн бидний мэддэг байсан үлгэрүүдийг ингээ хөөрхөн одоо нөгөө үеэр нь салгаад ингээ өнгөөр хуваацсан. Айгу хөөрхөн. Тэгээ бас ийм хөөрхөн ном байна. Энэ бас том өсгтэй өнгөөр хуваацсан, ангилсан ийм хөөрхөн үлгэрийн ном байгаа. Тэгээ мөн энэ номыг би бүр дурлаж авсан 365 үзшгээд ингээ сараар уншдаг. Өдрөөр уншдаг. Ингээ 100 өвлгээд амар их хөөрхөн ийм ном. Би эндээс нэг 3 4 үлгэр бол уншиж өгсөн. Тэгээд ийм охтуудтай зориулаад 5 минутын үдшийн үлгэрүүд гэдэг ийм ном авчруулсан байгаа. Тэгээд за ингээ миний бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бас доор комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд манай гэр бүлийг дэмжиж үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд манай бичлэгтээ хамт байгаарай. Баярлалаа. Баяртай.